бүгдээрэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ ямар бичлэг хийх вэ гэхээр хямд төсөр аргаар өөрийгөө би яаж харилж байна вэ? Яаж өөрийнхөө дуртай зүйлийг хийж байна вэ гэхээр чухал гэж байгаагаа харуулъя. За тэгээд өөрийгөө хайрлах гэдгийг бол хүмүүс бол айгүй мэдж байгаа шүү дээ. Яг юу хэлээд байгаа, өөртөө анхаарах, өөрийнхөө дуртай зүйлийг хийх, өөртөө цаг гаргах, өөртөөгөө ингээд байх ч юм уу тий, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө дуртай зүйлийг хийх, хайртай хүмүүстэйгээ хамтдаа байх гэх мэтчлэн тий. За тэгэхээр ганцхан нэг бас нэмээд хэлэхэд бол өөрийгөө хайрлах гэдэг ганцхан нэг эмэгтэй хүмүүсийн хийгээд байдаг зүйл биш шүү дээ. Эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд өөртөө хайрлаад, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд, өөртөө цаг гаргаад, найз нөхдөдтэйгээ уулзаад, гэр орнохонтойгоо цагаа гаргаад тий, бүхэл дата дуртай зүйлийг хийж хайрлаж болдгоо. За тэгээд гол зүйл нь гэх юм бол би Солонгосоос ирэхээс өмнө ийм юу авсан юм. Дайсагаас хитэн ийм өөрийнхөө зур дуртай яг ийм хийхээр амар гоё юм жаргалтай болчтой хийх юм дуртай зүйлсээ нэг авсан юм аа хэдий. Тэрийг бас харуулад ирснээс хойш задлаг байхгүй одоо ингээд задлах гэж байгаа. Тэгээд энийгээ задлаж одоо анбоксинг гэх юм уу. Тэгээд тиймэрхүү зүйлийг хийгээд яа би нэг ийм ууд гаргасан байгаа. Тэгээд энэ удаагаар болохоор ингээд селф лав гэж бичсэн байгаа. Түрүүнд хэлсэнчлээ. За тэгээд эндээс одоо би авсан юм харуулъя. Яг сүүлийн үед би өөрийгөө хайрлаад байна вэ? Хайрлах гээд байна гэхээр дуртай зүйлийг хийнэ гэдэг хамгийн түрүүнд бол хайртай хүмүүстэйгээ уулзсан, хайртай хүмүүстэй гоё хоол хийж өгнө, халамжлна, ярилцсан тий. Хамтдаа гоё гадуур гарна. Цагаагаар гадаа гоё дулаад аюу гоё болж байгаа болохоор гадуур гоё алхмаар санагдаад мод гоё ингээд ногоороод гол ус ингээд урсаад агаар сэлхэнд гараад тий. Ер нь бол тэгж одоо ингээд бисээ яг энэ цагаар хараад ямар хөөх мод. Яг 3000 вон авсан. Задлаа. Энэ урлагын зураг гоё. Вау, гоё үз. Яам хөөрхий. Энийг гэхдээ нөгөө нэг канвас дээр бодно. Тэрийг бол би аваагүй байгаа. Тэгжээд бичиг хэргийн дэлгүүр ороод жижиг юм дундахыг аваад зураг харч зураад гэртээ ингээд үлгий гэж. Энэ одоо цаатлын нартлын хаан ингээд жоохон цулгаагаад байгааз энд ингээд гоё өөрийнхөө зурсан зургийг үлгий гэж бодож байгаа. За тэгээд ийм юм бэ. Хөөрхөн 3000 мөн гэхэд бас хөөрхөн байгаа. За энийгээ тавьчих. За дараагийн мэдээж авсан зүйл бол энэ нөгөө нэг ашиглалтыг за энэ бол 1000 вон чинь би бирнүүдийг авсан ба бирээ өөр удаа хийсэн юм шиг. За 1000 вон хөөрхөн мөнгөтэй бодгаа бас ялгаж байна. Хэдэн бир авсан тэр бирээ эндээ хийгээд өөр юм хийсэн юм шиг байна. За тэгээд би айгүй юм бичиж тэмдэглэдэг багтаа. Тэгээд ийм эдгээр ч яах энэ хөрхөн байгаа. Энэ ногоож ажиллаж байсан ажлаа авчихсан. За тэгээд ийм хөрхөн одоо нөөцнийг бодснод байна. За тэгээд ийм зурдаг сумгийн бол би нэг аягүй одоо тэмдэглэл аягүй их жоох ер нь бол боломжоор тэмдэглэл хөтлөж байгаа багасаа л ингээд хөтлөж ажилласан. Энэ дэвтэр гэхэд одоо аягүй ингээд надад бас удаж байгаа. За тэгээд бас энэ дэвтрүүдээ бас харуулъя гэж бодож байна. Гэтэ би бас нэлээд энэ дэвтрээ бол устгалд оруулсан гэхгүй. Энэ амар хөөрхөн манай найзад төрсөн өдрөөр өгчээсэн. Ястай гой зөрөгтэй гацтай. Тэгээд энэ дээр бас миний. Тэгээд би нөгөө дэвтрүүдээ бас ингэ ангилчдаг юм. Одоо жишээлбэл энэ бол юм жоохон хувь хүний хөгжлийн дэвтрүүд тахгүй. Би энэ дээр ингээд ер нь бол жоохон юм хувь хүний хөгжүүлсэн одоо тиймэрхүү бичиж тэмдэглэдэг. За энэ дээр болохоор ерөнхийдөө өдөр тутмын зүйлээ өдөр тутмын зүйлүүдээр бичдэг тийм бас тэг жоохон тэмдэглэл бичдэг ингээд ер нь бол тэмдэглэл бичнэ гэдэг бол ер нь бол айгу гоё зүйл шүү. За өөр дэвтрүүд маань ч гэсэн бас жоохон байхгүй. Энэ амин хөрхөн байгаа. Энэ нэг дэвтэр бол надад бас нэлээд удаж байгаа. Айгу удаж байгаа. За энэ дээр тэгээд энэ хөрхөн энэ ингээд нэг юм зурч мөр юм хараал ингээд зурсан юм шиг байна. Чаас хөрхөн жоохон багтаал. Жоохон юм жаа тийм ингээд хөрхөн чиглэл айгу тийдэг байсан. Иймэрхүү юм энэ сайвуулж байна. Тэгэл иймэрхүү юм бичдэг гэсэн. Тэгээд энэ дэвтрүүдээ зүгээр харуулъя гэж бодсон юм. Би сая гэхдээ ингээд нөгөө хийсэн бичлэгийг харлаа л да. Миний ингээд жоохон давхар хэрэг харагдаад. За гэхдээ тэр яг гол боо юм давхар хэрэг биш. Гэхдээ би гэхдээ ингээд хэлчихэр хүмүүс харж л дээ. За яах вэ хүн болгоно л ингээд таргалж туурдаг. Тийм биз дээ хүн болгоно ингээд адилхан байх албагүй. За тэр жаахан. Тэгээд би сая үрчлээ. Одоо хэрэглэж байгаа дэвтэр бол миний хайртай улаан дэвтэр маань байна. Энэ дээр би бас юм бичиж байгаа. За тэгээ өргөжлүүлээ дайсагаас юу авсан гэж үзүүлэх гэсэн чинь юм авсан юм гэвэл энэ байна. Би пазл хийлгэх юм жоохон дуртай. Тийм дуртай. Тэгээд энийг
авсан. Бас дахиад өмнө нь бас нэг хэд хэдэн баазал найзтайгаа бас эвлүүлжсэн. Тэгээд ковидын үеэр бас гэрийнхэнтэйгээ айгүй их юм бол айгүй нэлээд баазал эвлүүлсэн. За тэгээд бас тэгээд би буцаад ном унших одоо дадлаа ч юм уу тий. Буцаад би бол айгүй багаас ингээд ном уншдаг гэсэн. Янз янзын ном уншдаг гэсэн. Одоо ном унших дадлаа эхлүүлээд одоо нэг ном уншиж байгаа. Тэгээд би бас ийм бичлэг хий гэж бодсон. Ямар бичлэг гэхээр ингээд өмнө нь би ингээд оюутан байхдаа арай ингээд баг байхдаа өмнө жилүүдэд уншижсэн. Өмнө нь уншижсэн номнуудаа ингээд уншаад тэрийг ингээд ярьсан бичлэг хий гэж бодсон. Одоо номныхоо ингээд яг эхэлж байхдаа жоохон ингээд туршлагагүй байгаа. Гэхдээ би жоохон хүмүүсийн тийм нэг ном ярьсан бичлэгүүд аюу үздэг байхгүй юу? Үзэх дуртай. Гой ярьдаг хитэн нандиндаг хитэн ном ярьдаг Монгол одоо ютуберүүд байна. Тэгээ тэр хэдийгээр би нандингийн хайрлан үздэг. За тэгээд бас би ингээд уншижсэн номнуудаа бас ярих гэсэн нэг тийм хэсэгтэй тийм одоо бичлэгүүдийг хий гэж бодож байгаа. Тэгээд аюу бас нэг хувь хүний хөгжлийн ч юм уу тиймэрхүү номыг бас уншаад тэгэл төв юм уу ер нь янз янзын ном уншижсэн. Тэр хэдийгээр дахиад ингээд уншаад бас ингээд ярья гэж бодож байгаа. Тэгээд бас дайсаас өмнө авч ирсэн ямар юм байгаад тэгэхээр энэ боддог ном аяг гэсэн бодох дуртай. За энэ болохоор 2000 он. Ягаад үнийг хэлээд аваа гэхээр хямд төсөр аргаар гэсэн шүү дээ. За энэ дээр болохоор би ингээд бодох дуртай. Тэгээд бодож дуусчаад он сарын бичдэг байхгүй юу. Тэгээд ер нь тийм нэг хөөрхөн. За энийг тэгээд боддог. За тэгээд энэ бодлын бас юу авч ирсэн. 50 өнгөтэй. Тэгээд энэ болохоор үнэн хэд байлаа? 5000 вон. За тэгээд нэг иймэрхүү юмнууд авч ирсэн. За одоо болохоор би өнөөдөр юу хийж байгаа гэхээр буддаг номоо жоохон будаад тэмдэглэл хөтлөөд номоо уншина. Ийм төлөвлөгөөтэй байна өнөөдөр. За тэгээд өргөжлүүлээд нэг ярьсных ярихад бол өөрийгөө яаж хайрладаг вэ та гэд ингээ бодоод үзээрэй. За миний хувьд болохоор би бол айгу дуртай юм хийгээд тэгээ хоол ундаач гэсэн ингээд айгу гоё нэг амар ингээд бүр ингээд загварын тэмцээнд орох гэж байгаа юм шиг бүр амар стресстэй ч юм уу яах вгэр. За одоо ингээд миний байгаа чинь ийм юм байна. Тийм учраас ингээд эрүүл хэм маягтай болоё гэж боддог. Өмнө нь жоох ингээд стресстэй байсан юм ингээд. Одоо жишээлбэл жин дээр ярьж байгаа шүү дээ. Би энэ жин дээр ингээд тархалж мархалахаар ингээд стресстэй амар хэцүү санагдал ингээд амар яаж яах вэ ингээд хоол идэхгүй ингээд хоол ичгэрэж жоох ингээд юу яагаад яах гэж идвэ ч юм уу тэнийг жоо тийч мэдээд гэсэн. Одоо болохоор ерөөсөө тийхгүйгээр хоолыг ингээд айгу гоё тухтай идээд хоол идэж явахдаа янз бүрийн бичлэг янз бүрийн юм нэмэж үзэхгүйгээр яг л тухайн хоолоо ингээд төлөж идээд өөрөөхөө хийж байгаа хоолыг ч гэсэн айгу гоё юм эрүүл хоол байхлахыг хичээгээд сайн нойр морь сайн авахыг хичээгээд шөнөөрөө бас нэг болтол утас мөц үзээд кино минь үзээд авахгүйгээр амраад за тэгээд гоё арьс арчтайгаа хийгээд нүрээ нэг аль болох ингээд будахгүйхан шиг жоохон нарны тусаа түрхээд арьсаа ингэж гоё амраагаад за тэгээд нөсөө толгод байгаа бол тэднийг бас ингээд яаж арьс арчлагын бүтээгдэхүүн хэрэглэх үү гэрийн нөхцөлд ямар одоо маск зас хийх үү гэдгийг анхаарад үсэндээ бас айгүй анхаарч би бол ингээд төрөлх юм бол айгүй бурж зурстай байхгүй юу. Тэгээд одоо шулуун юм хийдэг шулуун юм гарч байгаа. Тэгээд энийг болохоор би он сар ингэж орож үзсэн байхгүй ч тэр анх удаа би амсаар орож үзсэн. Өөртөө дандаа юм бурж зурстайсэн болохоор нэг яг оюутан баяртай махта би ингээд эндүүгээр үсээ айгүй ороод үйсэн. За тэгээд үсэндээ айгүй анхаарч байгаа. Үсээ одоо би ихтэй айгүй эргэлдэж байгаа зүйл гэвэл үсээ будах уу эсвэл ингээд одоо будсан будгаа ингээд буцаагаад гарах уу гэж бодож байгаа юм. Тэгээ сайхан би нэг хуухны цэвэрлэгийг хийлгсэн. Тэгээ үс чинь би нөгөө хүмүүс сүлүүж үсээ самдгаа болчихсон шүү дээ. Тэгээд би жоохон үсээ гоё ургуулмаар авах. Нэр нь гэхдээ би бодоод байсан чинь үсээ бүр ингээд амар ингээд самж момнаал ингээд юм бэл. Тэгээ манай тэр нэг үсч ихч үүсэлсэн ингээд хуухаа ингээд аюу сайн самнаа гоё юм самаар ингээд үсээ ингээд сайн самнжээ. Дээр үеийн хат дууд чинь ингээд юу гоё үстэй байсан бас ингээд хуухаа самнжсэн бас байдаг шүү гэсэн. Тэгээ нэр бодоодсэн сүлүүж би зүгээр том үсний нэг том одоо юм тэгээд 24 Тэгэхээр гүйлтийн тийм олимпик гүйл болдог шүү дээ. Би юм бол гүйлтийн одоо спорт юм тийм зүйлийг сонирхож байгаа. Би тэгтээ айгу хурдан гүдэг гэхгүй юу? Айгу хурдан гүдэг. Гэтэ хурдан гүөх гэж бас ингээд
одоо юм бол ингээ өглөө өртөс аваад гоё гүйж мүгээд тэгвэл тэр юм бол хичээллийг хийж одоо уул нь хамгийн бодоодсэн хамгийн мөнгө өрөхгүй одоо спортын төрөл байгаа байхгүй. Одоо ингээ ямар нэгэн гүүх гэж зүгээр ингээ өөрөө яагаад алхаалгүйгээл өрөөлөр ингээ яг бас яг гүүхэд бас техник бас хэрэгтэй байх юм. Дээрээс нас яг үлтийн пүүз өмсөх юм уу тий. Нэг жоохон тиймэрхүү зүйл байвал тэрийг ингээ харж суучгаад дараа жил гэхэд би ингээ Улаанбаатар марафон орно гэж энэ бичлэгээр тэгснэ дараа жил нэрс тэрийг хэрэгжүүлээ үү тий. За хэрэгжүүлэхийн төлөө би ингээ хичээнэ. За тэгээд бас мэдээж дотоод сэтгэлийн ямар амгалан дотоод сэтгэлийн ямар амгаланаар юу хийж аваа гэхээр би йогагаа ингээд интернетээс YouTube-ээс хараад айгуу сайн хийж байгаа. Өмнө нь болохоор би ингээд багштай одоо танхимд очиж хичээлдэг гэсэн. Тэгээд одоо бол тийхгүй байгаа. Тэг боломж жоохон байхгүй байгаа. Уул ингээд багш танхимаар хичээлэх амар гоё дүүхгүй маш гоё заагаал бас ингээд гоё хамт олонтой байгаа. Ер нь бол гоё идэх гэдэг.